Нийтийн тээвэр болон агаарын бохирдол улс орны хэмжээнд шийдвэрлэх ёстой асуудлын тоонд зүй ёсоор орж байгаа энэ үед Экобус компани Монголд анх удаа автомашины үйлдвэр байгуулан байгаль орчин дээлтэй Евро 4 стандарт бүхий автобус үйлдвэрлэж өнөөдөр нээлттэй хэлээ. Нээлттэй арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэн ирж анхны автобусны алтан шаргал замыг юусэн юм а. Энэхүү автобус нь Монгол төгсрөлдөж байгаа. Тэгээд юугаар бол бусдаасаа бол давуу талаараа бол вакуум цонхтой Евро 4 хөдөлгөөртэй байгаль орчин дээлтэй монголчуудын одоо нэг хүйтэн сэрүүн нөхцөл таарсан одоо үйлдвэрлэгдэж байгаа учраас хүйтэн сэрүүн нөхцөлд нь бол зогтсон. Бусдаасаа одоо бус автобустай харьцуулах юм бол харьцангуй утаа гаргалт багтай гадна талаа одоо цонхон цамддаг шүү дээ тийм их асуудал гадаг тийм их асуудал ерөөсөн гарахгүй. Нэг автобусыг ер нь хэр хугацаанд өсөх вэ? Энэ ойролцоогоор сард бол нэг 6-аас 8 автобус гарах боломжтой гэж үзэж байна. Тэгээ нийтдээ бол жил 100 гаруй автобус хэвтэн чадaltaй үйлдвэрлэж байна. Энэхүү автобус нь Монгол орны цагуур болон орчин тохирсон вагон хэлбэрийн үргэлж металл, гагнал хийцтэй кузов хэсгийг дотооддоо бүрэн үйлдвэрлэсэн өвлийн үйлдвэрлэл цамцдаггүй вакуум цонхтой аюулгүй байдал ажлын гүйцэтгэл түлшний зарцуулалтын хяналт зорчигч жолоочийн 5 дахь хангасан зэрэг давуу талтайгаас гадна Евро 4 буюу байгаль орчинд ээлтэй ногоон хөдөлгүүртэй гэдгээрээ онцлогтой юм байна. Ер нь машин үйлдвэрлэлийн салбарт өнөөдөр гараагаа хийж байгаа тодорхой хэмжээгээр угсрал явуулах гэж оролдож байгаа компаниуд гэхэд бас цөөн тооны компаниуд гарч ирсэн байна. Эдгээр компаниуд чанар үр ашгаараа уралдаад ингээд гарах юм бол бид нар бүх нэмийн өөрчлөлт бүх юм шингэсэн автобус машины гаднаас тэр үнээр нь худалдаж авдаг биш. Их нутагтай үйлдвэрлэлд нийлүүлэхэд өрсөлдөх чадвартай болж байна. Тэгэхээр энэ боломж бүхнийг бид нар дэмжих ёстой. Ийм санаачлаг гаргаж байгаа, ийм үйлдвэрлэл хийж байгаа, ийм бүтээн байгуулалт хийж байгаа хүн бүхнийг аж ахуй нэгжүүдийг Монголын төр, арга түмэн, татвар төлөгчид, жирийн иргэн бүгдээрээ дэмжих ёстой гэдгийг хэлсэн юм аа.